Уранга аймгийн 43 мянган гаруй хүүхдийг төлөөлөн аймгийн хүүхдийн зөвлөл үйл ажиллагаа явуулж байна. Тус зөвлөл нь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, өөрсдийн санаа чулсан ажлаа хэрэгжүүлэхэд дэмжлэг авах зорилготойгоор ажиллаж байгаа юм. Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын зүгээс аймгийн хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтмол дэмжин мэдээлэл солилцох танхимаар хангах, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч ажиллаж байна. Эдийн хүүхдийн оролцоог бодитоор хангах, шийдвэр гаргах төвшөнд хүүхдийн эрх ашиг, сонирхлыг тусгах чухал суурь нөхцөл болж байгаамаа. Аймгийнхаа хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж энэ оноос энэ өрөө танхимыг хүүхдийн зөвлөлийнхөө үйл ажиллагааг тогтмол явуулах боломжоор хангаж хүүхдүүд маань хичээл сургуулиасаа чөлөө цагаараа энд ирээд аймгийнхаа хүүхдийн зөвлөлөөс юу хийж хэрэгжүүлмээр байна. Орон нутгийн бусад сумдынхаа хүүхдийн зөвлөлийнхэнтэй хамтарч юу хиймээр байна. Энэ санаачлагуудаа нэгдэж ярих ийм боломжтой өрөө танхимыг бас гаргаж өгсөн байгаа. Ингээд хүүхдүүдийн маань үйл ажиллагаа илүү бас тогтвортой хаана очиж хийх үү, аль өрөө танхимыг гаргуулах уу, аль сургууль дээр цуглах уу гэж ярихгүйгээр хүүхдийнхээ ордон дээр ирээд энэ өрөө танхимдаа үйл ажиллагаа шууд явуулах боломж хүрсэн байгаа. Шинэ Батвилыг угааж байгаа тий. Пострейт. Монголын хүүхдийн зөвлөлөөс утгагүй бүсүүдийн танилцуулгыг шаардна гэсэн. Гэтэ бүр өмтөлс одоохон дэлийг баг. Тэгээ тэрийг явуулсныхаа дараа бид нар өөрсдөө дахиад төлөвлөгөө гаргаад танилцуулаад нэг тайлангийн урал дараа нь төлөвлөгөөний урал болох баг тий. За өнөөдөр манай гишүүд маань цуглаад удахгүй болох Барби ивентийн үйл ажиллагааг нөхөн төлөвлөлт мөн дээрсэн постэр, ил, хэрхэн сурталчлах уу, яг хүүхдүүдэд яг ямар чиглэлээр мэдээлэл өгөх үү, буцаагаад тэр хүүхдүүдээсээ яг хэрхэн яаж тулгамдж байгаа асуудал дуу хоолойг сонсох гэдэг зүйл дээрээ ярилцаад төлөвлөлтөө гаргаад явагдаж байна. Манай Барби ивент маань болохоор нэг хүүхдийн зөвлөл анх зохион байгуулагдсанаас жил болгон тасралтгүй 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. За энэ Барби ивентийн маань яг гол зорилго нь гэх юм бол олон улсын охидын эрхийг хамгаалах 19 дугаар сарын 11-ний өдрийг тохиолдуулаад охидтой яг охидтой тулгамдж байгаа асуудлаа сонсоод мөн дээрээс нь зөвлөгөө өгөх тийм үйл ажиллагаа байгаа. Хүүхдэд нөлөөлж үе тэнгийнхэнтэй үлгэрлэж зөв дадал хэвшил түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн дуу хоолойг сонсож санал санаачлагыг нь шийдвэр гаргах төвшөнд хүргэх, хүүхдийн санаа чулсан ажлыг дэмжин нийгэмд эерэг өөрчлөлт авчрах үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх юм аа.